байна. Тэдний хувьд гэр бүлийн харилцааг улам батжуулж, хүүхдэд ач тусаа өгөх зөвлөгөөг сайшаан хүлээн авч байна. Баянзүрх дүүргийн Баянзүрх цоцлбарын 1-р ангиас сурагчид өнөөдөр Эрдмийн баяраар тэмдэглэлээ. Сурагчид өсөгдлийн баяраараа сурч мэдсэн зүйлсээ эцэг эхэдтэй тайлгнасан юм а. Ямар 9 сарын 1-ээс ерөнхийдөө хүүхдүүдэд хүлээж аваад бэлтгэл хөтөлбөр энэ ерөнхийдөө 60 цаг гэж явсан байгаа. 60 цагаас хойш 10 сарын 1-ээс хойш бид ерөнхийдөө бэлтгэл хөтөлбөрийн 40 цагийнхаа бас бэлтгэл цагийг үзтээ дуусгасан. Хэмээн уссан ихэхэн ачаамал тахгүй ээжхэн ачааг ботхоор өсгсөн да. Тэтэл хам болохоор тоо гэж андуурда дундаа нүхтэй намайг дугуй гэж бодогдоо. Эрдмийн баяраар сурагчид 50-аас 150% уншиж сурч мэдсэн зүйлсээрээ тэд үзэсгэлэн хүртэл гаргасан байлаа. Монгол Улсын засгийн газар Азийн залуучуудын зөвлөлд Монголын залуучуудын холбоо хамтран Азийн залуучуудын зөвлөлийн 13 дахь ерөнхий ассамблег энэ сарын 18-наас 21-ний өдрүүдэд 1 Аз 2015 доктортой хөгжлийн зорилт залуучуудын оролцоо гэсэн сэдвийн дор зохион байгуулахаар болсон. Чуулганд гадааддын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм а. 23 орны төлөөлөл болсон залуучууд өнөөдрөөс Монгол Улсад хүрэлцэн ирж байна. Тэдний нэг нь Дэлхийн залуучдын ассамблеийн ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай идоло Бошолори байсан юм а. Миний хувьд олон залуучуудтай уулзаж маш сайн бичиг баримтыг гаргана гэж итгэж байна. Дэлхийн залуучуудын ассамблеийн хувьд шинэ бүрэлдэхүүн анхудаа уулзж байгаа учраас арга хэмжээ маань өөр ур амьсгалтай болох болов уу гэж найдаж байна. Чуулганд боловсрол хөдөлмөр эрхлэлт эрүүл мэнд гендер доктортой хөгжлийн зорилт залуучдын өргө оролцоо, залуучдын талаарх бодлого, хөтөлбөрөд доктортой хөгжил гэсэн дэд-сэдвүүдээр асуудлаар хилцэх юм а. Энэ хүрээнд хөрөнгө оруулагч бизнес эрхлэх залуучдын бизнес форум, зүүн хойд Азийн залуучдын симпозиум гэсэн хоёр томоохон чуулган олонний анхаарлыг татж байна. Барилгын дуу тусгаарлах технологид акустик хавтан шинэ хуудас нээж байна. Эрдэмтдийн тооцоолол барилгад нэвтэрсний нэг нь илүүдэл дуу чимээнээс хамгаалах эко бүтээгдэхүүн акустик хавтан болоод байгаа юм. Тэгвэл акустик хавтан гэж чухам юу вэ гэдэгт эхлээд танд мэдээлэл өгье. Акустик гэдэг нь дууны долгион судалдаг шинжлэх ухааны нэршил юм. Илүүдэл дуу чимээг барилга дотор нэвтрүүлэхгүй, мөн тухайн барилга доторх илүүдэл дууг гадагш түгээхгүй байх технологи акустик хавтангийн онцлог. Гэхдээ бүр тухайн дуу чимээг 80% хүртэл өөртөө шингээж намсгана гэдгээрээ дэвшилтэт технологи болоод байгаа юм. Акустик хавтангийн бүтцэн нэгтөршүүлсэн суурьтай полистер материал юм. Харахад өнгө үзэмж төгс байхын зэрэгцээ обоплитаны оронд хэрэглэж болно гэдгээрээ интерьерийн хувьд өөрийн гэсэн онцлог үүрэгтэй. Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагууд акустик хавтанг зайлшгүй сонгох учиртай юм. Хичээл, сургалт явуулахад дуу яриа цураадахгүй, яг л стандарт хэмжээнд сонсогдох нь сурагч оюутнуудын тархинд ачаалал өгөхгүй, ядраахгүй. Мөн дуу бичлэгийн студ, кино